Би яг микрофоноо тестэлжсэн юм аа. За. Hi. Hello. Модгамууд подкастын 59 дахь дугаар эхэлж байна. Модгамууд. Тийм Яна 60 дугаар хүрлээ амар юм бэ. Хортой юм а тий. За өнөөдрийн дугаар маань спонсортой дугаараа. Yay! Спонсортой бол чадлаа. Хоёрыг ивент итгэж байна. Итгэж. За чи спонсор хэлтэй. Энэ удаагийн дугаарын маань спонсороор iCloud гэдэг нэртэй брэнд ажиллаж байгаа. Өмнө нь санаж байгаа бол би нэг нүүрний төхөөрөмжийн тухай хэрэгжилж байгааг ярьжсэн. Тэгээд тэр төхөөрөмж маань яг аль биесны вебсайттай болоод зарагдаад худалдаанд гарсан байгаа юм билээ. Бүгдээрээ iCloud цэгийн гэд вебсайтаар орж сонирхоор. Тэгээд Instagram нь бас адилхан iCloud цэгийн гэдэг нэртэй. Бас маш их хэрэгтэй мэдээллүүд оруулдаг. Тийм тэгээд device-ных нь мэдээллүүд нь бүгдээрээ орсон. Чиний нөгөө нэг нүүрнийхаа device-ыг ярьсны дугаарын дараа амар олон хүмүүс Instagram руу хуваараа бичиж яг айл юм бэ? Device-ны чинь зураг нь байна уу? Хаанаас авах вэ гэдэг амар асуусан. Тэгэхээр тэнгууд яг хойлоо хэлж болохгүйсэн шүү дээ. Тэгээ одоо яг аль биесээр хэлж болж байна. Тэгээд вебсайтаар захиалаад хургуулээд авчих юм билээ. Зочинтой дугаарууд орж байгаа. Түрүүнд энийг ярьж байгаа өөрөө мэрэгч шүү дээ. Яг 1-7 хоног зочинтой дугаар яваад 1-7 хоногт бид хоёр хоёулаа story time яваад ингэж ээлжилж явъя гэж бодож байна. Тэгээ зөндөө олон гоё зочид уурхаар хамт дугаар ихээр төлөвлөсөн байгаа. Бүгдээрээ сайхан лайк дараад гоё комент бичээрэй. Зочинтой дугаар хийж эхлэхийн чамд аль нь юу амар гоё юм. Эрэгтэй хүн орохоор угаасаа юм харж байгаа өнцөг нь шал өөр болохоор илүү сонирхолтой байгаа байхгүй юу. Тэгээд хоёулаа болохоор ингээд юм ярьж байгаа нөгөө подкаст хийж байгаагаа мартаад ингээ амар ам халж малаад нэг мэдэхэд мангар хэмэрсэн байдаг ш. Тэнгүү зочинтой болохоор бас эн чинь бас нэрээ хүмүүс үздэг ш гэж бодож байна заа. Цаг гэхдээ амар хурдан өнгөрт юм билээ те 3 хүн болохоор надад хамгийн гоё санагдаж байгаа юм нь би ингээ зөвхөн өөрийнхөө дуртай өөрийнхөө сонсдог ч юм уу яг тийм хүмүүсээ сонгож оруулж байгаа надад бүр амар гоё дээ. Яг тэгээд тэр асуумаар байсан юмудаа шууд асууж босуугаал ингээд хараад харьцаж марцж ихээр амар гоё санагдаад. Миний подкаст болохоор би цочин өөрөө сонгоно гэж бодож байна. Тэр нь амар гоё юм билээ. Тэгээд бас гоё санагдсан юм нь манай сонсогчид амар хөөрхөн гоё хүлээж авдаг. Яг манай сонсогчид гэж байгаа шүү дээ. Тэр чинь өөр ютубертэй хамтраад ихээр зочны маань сонсогч, манай сонсогч гэж тусдаа тэгэнгүүт яг ийм зочин өстэй яалаа гоё холоотой байна, гоё зочин байна. Энэ тэрийг л дандаа гоё комент өчтдөг. Тэгээд мужгамуудынхээ сонсогч нарт зочдыг маань гоё хүлээж авч байгаад баярлаа. Тэгээд дараагийн зочдод маань ч гэсэн гоё комент бичиж байгаарэ. Уншиж байгаа ах гэж бодож байна. Тэгээд бид хоёрт бас тэрийг ураарай, энийг ураарай гэж амар их suggest-д хэлж мэлээл те. Тэгэл амар хөөрхөн. Тэрэлэл бол олон санал авч байгаа хүмүүсийг бас оруулахыг хичээн дээ. Найрандаа хөө орохгүй гэдэг. Дэгийн нэг краша саасан гэдсэн те. Краш гэж хэлэхгүй гэж яах чаа. Заах хин ч гэж магадгүй шүү дээ. За олон юм ярих гэдэг энэ стори руугаа оръё. За би хэлэхгүй. Сахилгагүй нээлттэй ээж гэдэг гарчигтай байна. Сайн байцгаана уу? Бүх сонсогчдоо болон хоёр хөөрхөн эгчид энэ өдрийн мэндийг хүргэе. Та хоёрынхаа подкастыг сонсдог болоод удаагүй ч автобусанд ажил дээрээ ундахдаа сонсоод бүр донтож байна. Би 21 настай, ээж маань 49 настай, ганц би 3 хүүхэдтэй ээж. Ээж маань нэлээд олон тоглоом вибратортай юм л да. Том үүргэвч дүүрэн. Хаалтанд надтай нээлттэй байдаг болохоор би тэрийг нь мэддэг. Нэг орой гэр бүлээрээ зурагт үзээд сууж байтал нэг утасны вибратор дуурах шиг болоод л хоёр дүүгийн утсыг ээжийн өөрийнхөө гэл бүх утсаа үзлээ. Тэгсэн чи аль нь ч биш. Сайн хайтал ээжийн найзууд 8 орчихсан байдаг юм да. Ээж сандраар цүнхээ аваад гарсан да. Та хоёрын подкастыг ээжтэй ярьсан чинь хоёулаа бас ийм подкаст хийх үү гэж авдیں۔ Сандгал санаа. Нэг хэсэг хүнтэй харьцахгүй удсан чи ээжтэйгээ хамт явж тоо явах уу? Миний охин эн чи хоол идэхтэй л адилхан хэрэгцээ шүү дээ гэж хүртэл ярьж байсан. Инээдтэй биш байж магадгүй. Гэхдээ нээлттэй кул ээжигээ гайхуулсан юм а гэхгүй юу? Хэрвээ энэ бичвэрийг уншвал
Ээж маань сонсож магадгүй. Ээжтэй хайртай шүү. Нээлттэй боловсон соёлтой мундаг хоёр эгчүү. Мужаа мүүдийг сонсдог болсноос хойш өөрийгөө нэм бэлгийн харилцааны үеэр анх удаа оргазм хийж үзээ. Хээхээ тэр түүхээ дараа ярьж өгье. Баярлаа. Хөөх юм аа. Тийм. Игчтэй хоёр хийгээд хахад ээж охин хоёр яага болохгүй гэж. Подкаст уу? Тийм. Би өөртөө тохиолдсон сургамжтай түүхээ бичгээр зориглолоо. За. Тэгэл сургамжтай түүх таарахыг надад заавал сонио. Би нэг залуутай уулздаг болоод удаагүй байлаа. Тэр тийм ч хөөрхөн царайлаг гоё залуу биш л дээ. Гэхдээ өмнөх токсик харилцаанаас болоод өөрийгөө тусгаарлалцсан хинтээж харилцаа үүсгэх хүсэлгүй байсан би нэг л өдөр сэтгэлийн торноос өөрийгөө суллаж тэнгэрт нисэж шувуу шиг жаргалтай үедээ хамгийн түрүүнд түүнтэй таарсан болохоор хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл бүртэн догдолж байлаа. Бид хоёр яг үерхээгүй ч тэр намайг миний найз охин хайр миний эхнэр болох хүн гэх мэт үгсийг хэлдэг. Би ч худ бойсыг мэддэг болохоор арайч 100% тархиа эргүүлчээгүй. Тэр үгийг нь чухалчилж оошоодоггүй байсан юм. Гэсэн ч түүнийг тийм ч муу худалч хүн гэж боддоггүй байсан. Тэгсээр нэг өдөр бид хоёр хоёулаа найзуудтайгаа явж байгаад уулзаж хамт хонохоор болоод уулзав. Ингээд л миний бүх сайхан бодол салхинд хийсэн. Нөгөөх маань нилээ муудчихсан. Тэгээд миний хажууд утасныхаа кодыг хийж байхад нь би харчихсан. Тасарч унахаас өмнө бид хоёр жоохон муудалцаад би явлаа энтер гिचгсэн байж байгаад би засаад гараад ирэх хооронд нөгөө мөс октоо толгойч нь тасарчихсан нам унтаж байхаар нь утсыг нь ухлаа. Oh my gosh. Зүр хүндүрлээд толгой эргээд гар салгалаад л эхэлсэн. Галерейных нь хайд альбом дотор нь бид хоёрын хийж байсан бичлэг, өөр хид хидэ охинтой хийж байсан бичлэг. Өөрийг нь мэддэг байхад нь хийсэн маа бичлэг. За. Би тэгээд ямар зөвүүн сэжгийн гэж бодоод бүгдийг нь устгасан. Instagram, Tinder энтрээр болсон болоогүй бүхэл охтууд руу бичдэг. Жохон нааштай хариу өгүүлэл уулзын учрыг баг хайртай гэх нь холгүй. Бүр өндөр намд харган туранхай хөгшин залуу нь ямар ч хамаагүй. Бүх охин дээр азаа үзэх гэсэн жинхэнэ fuckboy байсан. Нэг хачин пропорцтой тэгээд бас ямар ч скиллгүй жижигхэн диктэй байж арчаагүй эгоогоо арчаагүй бодлороо хоололсон намхан бой. Хачин пропорцтой гэсэн. Гэхдээ сүүлд би хариугаа амар сайн авсан. Тэрийг бичвэл гэхдээ намайг гэд мэдчих байхаа. Гэхдээ бүр үнэхээр бичмээр байх юм. За яа тийм тэр олон дундаас онцолж намайг гэж яаж мэдв? Нэг стокер хаягнаас request явуултал авснаа шууд буцаагаад request явуулж магуулаад. Тэгээд нэг DM гэсэн сторийн дээр нь yes дараад гөнөөмүү банд чинь хаа игээл ороод ирж байна. Би ч хорон санааны 2 дугаар ажиллагаагаа хэрэгжүүлээд гэхдээ нэх ухаан шаардаагүй угаасаа гөнөөхийн дуртай гэдгийг нь мэдчих байсан болохоор баг маргааш нь билүү нөгөөдөр нь л уулзахаар болчихж байгаа юм. Тэгэл яг уулзах байсан өдрөө би ганцаараа дархан ирсэн чинь буцах унаа олддгүй. Таних айл байхгүй буудал авч хоноод маргааш л очих юм шиг байна. Хойлоо маргааш л уулзъя да гэсэн чинь гөнөөмөө гаж хүсэлтэд баригдсан хар хэрэг чинь өө тийм үү би яваад очих уу ганцаараа таньж мэдгүй газар эвгүй байгаа үсттэй тэр гэхэр нь хүүе тэгэлтэй гэл нэг удаагүй нөгөөх чи унаанд суучглаа хөдөлж байна гэдэг. Тэгэл 2-3 цагийн орчмын дараа ирчихлээ. Хаана байгаа юм энэ төр баахан бичээл залгаал би хаанч гэдгийг нь мэдгүй газар Google Map дээрээс харж байгаа л хэлсэн. Instagram-аар л бичдэг байсан болохоор локейшн явуулах боломжгүй гэж байна. За. Нэг ямар ч нэргүй зүгээр л хотел гэсэн юм байгаа гэсэн чинь нэрнгээсээ миний зааж өгсөн газар очиод тийм буудал олоод орцсон байсан шүү. Би тэгэл шууд таг болсон. Тэр залуу харин нөгөө буудалтаа өрөө авч хонсон байсан. Гэхдээ тэгээд октод минь хүнтэй унтахтаа нууцаар бичлэг хийхээс нь болгоомжлоорой. Нууцаар биш ярилцаад асуусан бол зөвшөөрөөд өнцгөө олгоч байсан юм билүү. Азгүй хог. Йоо ямар шир залуу тий. Просто юу ч хийхээс буцахгүй дархан руу хүртэл очиж гэнэ гэж боддоо. Хизээч уулзж байгаагүй танихгүй охинтой уулзахын тулд тэр охин нь бүр ямар ч царайцтэй ямар ч байсан хамаагүй тий. Хараачгүй охин. Яг тийм байд юм аа ингээл азаа үзэлхийн хариу өгөх нө гэсэн шиг тий. Цосоо зайгүй. Өдөр болгоо өөр хүнтэй хийх хүсдэг. Яа тэгсээр байгаа сүүл рүүгээ бүр ингээд юу гэмдээ. Бузартдаг баха сүнсэн гэж. Юу гэж тайлбарламаар юм дээ. Шамраш бүр шиг авраатай талдаг бах та. Хандахгүй ингээл дахиад нэг өөрөөх ингээл сүүл рүү баг галзуурдаг баха тий. Хай хоёроо би сэлэнгийнх юм аа. Одоогоос 11 жилийн өмнө болсон явдал. Яа одоо хүртэл ичээл байна.
Сэлэнгэт вагон 20 цагт ирээд яг 1 цаг зогсоод буцаад явдаг. Ойрхон сумаас вагоноор ирж сүү зардаг ах эгч хоёр байсан юм аа. Манай байранд яг тэр ах эгч хоёр 100 болгон 100-ны өдөр болгон ирнэ. За тэр ч яхав. Тэгээд ах эгч хоёр ирдгээрээ ирлээ. Яг байрны уртлын замын бордюр дээр зогсдог. Тэндээ зогсоол сүү тараг аваарай гэд хашгирдаг. Ээж 5,000 төгрөг өгөөд 3 литр сүү аваад иргээд гаргалаа. Тэгэл очиод сүүгээ авах гэсэн чинь ах эгч хоёрт хариулт байдгүй. Игч мөнгө задлуулах гээд дэлгүүр рүү явлаа. Анаа явал булан эргээд оон аан уун гэл бүр амар чанга нэг хүүхэн тачаадаад юу илээгээд харсан чинь яг өөдөөс харсан 2 давхрын ганц бие 30 гарсан ахын онгорхой волконоос дуграад салтгүй. Бүр намтартай нас мод хүсээр нь мэдчихэдэг. Энд тийм хөө амьдардаг ганц бие. Ааха ганц бие 30 гарсан ах байгаа. Би тэгэхэд өнгөж 18 хүрж явсан юу болоод байгааг нөгөө сүү зарж исэн ах бид хоёр хоёулаа мэдээд бантаад зогсоол байла. Хүн ирд сүү тарагч авахгүй юм. Анаач бараа нь харагдахгүй юм. Улаан хувин барьсан охин улаачаал зогсоод байла. Одоо байсан бол өө ахаа хариулт хэрэггүй гэж орхиод явахгүй юу? Тэр үед нөгөө ээжийн хариултыг заавал өгөх ёстой. Ээжийн мөнгө штэ. Ээжийн 500 штэ. Тэр хүүхэн бүр цонх үүдэн онгорхойг мэдж байгаа ч юм байхгүй айлд ирчээд харуу бүрийч болоогүй байхт ч тэгж амар орилоод ахтай яах вэ. Сүү зардаг ах бид хоёр бүр ёо тэнд клипэн дээр гардаг шиг л бид хоёр цаг хугацаа явахгүй. Бид хоёр яг slow motionтэй юм шиг амар удаан зогссон. Би ихтэй сая юу гэж бодсон гэж уншиж байхдаа дундуур нь нөгөө мөнгө задлуулахгүй явсан их чинь айл руу орж байгаа гэж бодсон. Сайн уу хоёроо би одоо 35 тай залуу байна. Багасаа л Христийн цуглаанд явж Христ итгэлээр хүмүүжсэн даруухан хүн байна. Нэг өдөр найзтайгаа явж байгаад машин анх удаа 5-2-ыг сонсоод тэгээд номингийн инээд бүр үнэхээр таалагдаад дотроо муужгаамууд гэж цээжлээд орхилоо. Тэр нэг гайтай өдөр манаас хүмийнхэн нэг газар очиж амарваа. Тэгээд тоглож хөгжөлдөөд өдрийг сайхан өнгөрөөгөөд орой бүгд амархаар хөвцөн хойно надад гинэт муужгаамууд гэж санаанд ороод хахаяа. Би ч за нөгөө инээдийг жоохон сонсноо гэж бодоод хөвчөө зүгээд ямар нэгэн дугаарыг нь рандом дээр тавьчаад хүмүүс нэлээд шуугилдаад байсан болохоор та хоёрыг нэлээд чанга сонсоод хөвтөж байлаа. Нам унтав. Тэгээд нэг сэрсэн чинь чихвч салцсан. Бичлэг нь яаж үргэлжилсэн бүү мэд та хоёр тастаас инээсэн байдалтай байхад би сэрв. Сандраад бичлэгээ зогсоогоод эргэн тойрныгоо ажилтал 10 хэдэн утасны дэлгэс асаалттай. 10 хэдэн утасны дэлгэстэй. Шүн хүмүүс уцаа оролдоо хөвтчихгүй. Сүмийнхээ хөгшин залуу хідэд хэдэн минутын турш секс сонсгосон бол бүү мэд хааха. Жич хэлэхэд би зөвхөн инээд л сонсох гэж байсан. Түүнээс хойш за хинт хамаатай юм гээд танай подкастыг байнга сахуур сонсож инээдэг болсон. Инээднээс л болсон хаа. За ингээд нэг өдөр найзынхтайгаа ойрхон явж байгаа тальт ордог юм уу гэд гэрлүүн зүглээд хаалгыг нь тогшсон чинь дотроос найз нэг л сандарсан байдалтай хаалгаа онгойлгоод шууд үүдтэй нь ойрхон галтгоо байдаг болохоор галтгоороо нийтх юм эргүүлээд явж яваа. Тэгсэн гинэт ардаас нэг хар юм гарч ирээд хагас нүцгэн эд авалцаж байхад нь ороод ирсэн юм шиг байгаа. Тэгснээ наадтай за танилцъя намайг тэр гэдэг энтергээд хурган яриа өрнүүлээ сууж яваа. Тэгснээ өөрөөрөө хоёулаа яваал таг болчлоо. Би ч мэдрэмжгүй царайлчгаад уруул хүрээлэгч авах гээд өрөөрөө нь орчихож тэгдгүй штэ. Бурхан тэгсээстэй ид ажлын дундуур ороод ирчихсэн. Хоёулаа над руу гайхаж хараад тэгснээ нөгөө нэг хар юм нь харж ирсэн аа хөдлөө нат. Яа. Би бүр шок. Гараад том өрөөнд нь шоконд орчихсон сууж исэн чинь манай найз надаас санаан зовсон юм уу яасан юм гарч ирээд намайг аргатаад унлаа. Тэгэхээр нь худлаа хурган үнд орж байсан чинь нөгөөх нь гарч ирснээр над руу уурлаад чи юундаа уурлаад байгаа нэгдэх гээдсэн юм хаашаа ингэдэр гэж загнуулаад би ч өөрийгөө яагаад уурлаад байгаа гайхаж баахан суугаад гэж. Ямар сонь өөрийгөө ойлгохгүй юм бэ те. Би яагаад тэгч вэ? Ер нь яаж ч утсан эр юм хоёр унтлахын өрөөрөө орвол юу хийж байгаа нь тодорхой үстэй. Тэгж жаад би бүр амар мэдрэмжгүй. Ингэж л анх найзынхаа нүцгэн биеийг харьцдаг залуугийнх нь эргэтэнтэй хамт харж исэн юм да. Би ч мэдрэмжгүй байж тэд ч мэдрэлгүй байж гэж.
гин гондоо байж тээ. Одоо ботхон гарч ирчгээд баахан л аимшигын дүүг сонсоод суугаад байсан юм. Эргэтнээл буулгаж байсан юм бэлгүй дээ чаавас. Би ч гэж ихнэрээ нууц амрагтанд барьчихсан биштэй ууралж муурлаад яагаад ч байгаа юм. Жич би эмхтэй гэнэ. Ёо, бантаал гараа явмаар энэ тэгээ стил уурлаад айлд байгаад идэг нь бас өөрийнх нь гэр юм шиг. Хүмүүсийн амгалан тайван байдлыг эвдчихэд үү? Сайн уу хоёр хөөхөн минь яг сөв хай болцоод вибратора хэрглэчгээд бичиж байна. Айда амьдралч сайхан юм да. Баялагч юм 300. Таваатай. Бүгдэд чинь хайртай шүү. Үнжи. Японд байдаг 25-тай бүсгүй бичив. 9 сарын 3. Яа, үнэхээр аз жаргалтай байсан. Секс той тэгээ хүнийг ийм л жаргалтай болгож байна да. Амьдрал баялагч юм. Аа. За энэ баг өнөхөн байсан болохоор дахиад нэг уншиж юм. Бүгдийг нь хайрлая гэж тийм. Бүгдэнд чинь би хайртай. Автобусанд явж байсан. Тэгээд буудаг хаалганыхаа тэнд нэг охин зогсож байхаар нь харсан чинь Wild Cherry руу орцсон той үзээ зогсож байсан хаахаа. Би харчаад инээд түрээд өмнөөс нь санаа зовлоо штэ хаахаа. Тэгснэ нэг тойны зураг скриншот хийгээд хүн рүү явуулаад байсан хаахаа. Зөвшөөрөлгүй утсыг нь харсан sorry гинэ. Яах вэ? Авах гэж ирсэн байлгүй. Яах вэ тэгээ ямар яах гэж байгаа л хүн байгааз. Тий. Дэлгүүр хийсэж ах чи онлайн дэлгүүр хийсэж ах чи. Харин тий. Сайн байцгаана уу? Би эмэгтэй. Нэг ч удаа бэлгэвчгүй секс хийж үзээгүй, бэлгэвчгүй хийхийг ч хүсдэггүй юм л та. Ойр дорны хүмүүс бэлгэвчгүй хийгээч гадуурн тавьбал яахчгүй штэ гоё мэдрэмж авнаа энэ төр гэл элдв юм ярина. Харин миний хувьд бол маш том айдас үйдэс. Нэгдүгээр төвчин, хоёрдугаарт жирэмслэлт гэд тийм юмд арай бэлэн биш болохоор бэлгэвчгүй сексийн талаар боддогчгүй. Нэг удаа краштагаа хийхэр болоод оршил явж байгаад нөгөөч юу юугүй хийх нэ. Тэгэхээр нь би бэлгэвч байгаа мó гэсэн чинь байхгүй гэж байна. Би ч тэгвэл хийхгүй гэсэн чинь гууж муугаал. Би чинь крашийнхаа урд хатан юм уу хайшаа. Гүүл гэдэлээ. Нөгөөдөг чинь нэг ууралж үзээд, гомдож үзээд, сүулдэ шантарсан уу, хувь тавилантайгаа эвлэрсэн үү. За баярлаа гэж яваад өгсөн дөө. Юунд ч баярлаад байгаа. Залуус тандаж хэлэхэд бэлгэвчгүй бол битгий хүн хэцүү байдалд оруулж албатай юм шиг зам битгий гаргаж байгаа гэнэ. Тийштэй. Бүр амар гомдож момдотой. За. Тэ үг хайж маяа баярлаа гэж хэлж байгаа юм шигсэн. Тэгж хэлж байгаа байхгүй тий. Яг тэгж хэлж байгаа. Ааха. Эндэж гомдоод байгаа тий. Бэлгэвч заавал хэрэглээрээ. Тэгээд бэлгэвч гэснээс энэ жил одоо ер нь ингээл тэмбүү амар ихсэн гэл хүн болгон яриад байгаа штеп. Тэгээд тэмбүүгээс гаднаас дохын халдварын тоож гэсэн энэ жил бас өмнөх жилүүдээс нэлээд олноор нэмэгдсэн харагдчихжээ. Тэгэхээр бас хаана бүгдээрээ л сэрэмжтэй болгоомжтой аюул байдлаа хангаж цэнгөө хөгжилдөхгүй бол бэлгэвчээ хэрэгэлцгээе. Тий өөр тэгэл арай ноцтой гэл энэ хоёрыг л яриад байгаа болохоос зөндөө олон өөр өвчин байгаа. Тэгэд бас үнэнч байцгаая тий нэг хүнтэйгээ. Харин тийм ээ тэгвэл тэгэл болчих голхоо гэнэ. Ухаан дутмаг Ахмад хулгайч гэдэг нэртэй. Би нэмэгтэй. Тэгээд нэгдэх өдрийг хүлээн танаад түүхийг сонсоод эдээсээ сэргээдэг юм л та. Улаанбаатар хотод нэгэн сайхан өглөө болж байлаа. Нэгдхийн өглөө урж тасна гэдэл ерөөсөө чихвчээ зүгээд стори таймаа сонсоод яг таксинаас Плюскагийн урд буугаад талбай руу зам гардаг гарц байдаг та. Яа бүр нүдэнд харагдчих. Тэнд ногоон гэрлийг хүлээгээ зогсож байтал гинэд та хоёрын инээл холтоол тэгэл юучгүй сонсогдохоо болчихв. За амар гайхаад утас салчихуу гэд гараа халаасандаа хийж үздэл утас байхгүй. Амар сандраал эргэн тойрон лууга харсан чинь нэг 60-аад насны харваас буур суур гэд нүүрэн дээрээ бичсэн нэг ах нэг гартаа утсыг минь барьцсан нөгөө гартаа хот-дог бариад идсэн. Ядчихад үзэж байгаа YouTube-д зогсоочихгүй хорвоогоор дүүрэн бит хоёр хаяа уулзаж унтдаг юм л та энэ гэсэн хэсэг яваад би бүр уцаа алга болгочлоо гэд айж гомцсондоо уурлаад бүр хэрэлдээд үнэндээ тэр ах жоохон мэдлэгтэй ч юм уу байсан бод ядаж YouTube-ийг минь унтраагаад тайман хот-догоо идээд явж болох байсан. Тэгээд хажуугаар явж байсан ихч намайг тайвшруулад миний дүү зүгээр үү гэснээр наа чи хиддэх тугаар юм бэ миний дүү гэж авсан. What?
Би бүр уйлах инех зэрэгцээд өнөөдрийн шин дугаараа анаа гэсэн чи. За баярлалаа миний дүү гэснээр яваад өгч билээ. Хинэн хиндээч баярлаад байгаа юм. Love you babes. Тэд уцаа тэгээ олцсон юм те азар нөгөө ахтай хэлдэг араас нь подкастны ачаар олсон биш бас. Яа. Нэг лок мокийг хаана тэг мэддггүй болоо тэгээ зогсож чадахгүйсэн юм болоо. Харин тийм л юм билгүй. Гэтэ уцаа алдахад бол амар төгсөн байна те. Гэтэ юм сонсож исэн тултаа л олж авсан байна те. Яг холдог багт нь. Сайн байна уу? Өөрт тохиолсон сургамжит зүйлээ охтуудтай хэлэх гэж байна. За. Би одоо оюутан эмэгтэй 23 оны 7 сараас эхлээд өөрөөсөө 2 ах цагдаа залуутай үерхэж эхэлсэн. Тэгэхэд л цагдаа. За. Би тэнд нэг цагдаатай түүхээ ярьлаа өөрийнхөө. Гүү. Баарны гадаа нэг цагдаа магдаа гээд. Гүү. За тэгж байгаа яри заа. Яриагүй махта заа. Нэг хүн тэгж байгаа дуусаар яриг гэдэг хэсэг дээр амар гомцсон мэл ш. Ингээд хоёр найз нь хоорондоо юм яриад тэр хүн жийж байгаа юм шиг санагдсан гэж хэлсэн байлээ. Подкастн дээр оруулж болохгүй юм байна гэж эхэлсэн. Тэгээд харилцааны ихэнх үед хол зайд байсан. Гэхдээ уулзаж хамт байх үе бүхэндээ гоё байдаг байсан боловч тэр залуу үнэхээр хардах өвчтэй байсан. Намайг хичээл дээр байхад видео колл залгаж хинтээ сууж байгааг маань шалгаад oh my god. Миний урд хойно сууж байгаа хүүхдүүдийг заавал хардаг байсан гээл бод. Тэгээд үнэхээр л бие биедээ хайртай дуртай байсан. Гэхдээ баг багаар тэр их хайр, сэтгэл дурсамж гээд бүх зүйл алга болж эхэлсэн. Намайг гэрээс гаргахгүй бүр эмэгтэй найзуудтай минь ч уулзуулдаггүй байсан. Зүгээр л хичээлдээ яв, тараад шууд ир гэртээ байл гэдэг. Бас намайг төрсөн ахтай минь хүртэл харддаг тийм л залуу байсан баадав. Анх бүх зүйл нь сайхан залуу байсан боловч явц дундаа үнэхээр аратан гэдг нь танигдаж эхэлсэн. Намайг зүгээр л сэтгэлийн шорон, тамд 10 сар зовоож би тэр хугацаанд 15 кг турсан. Өмнө нь 65 кг байсан, одоо харин 50 кг болсон. Тэгээд 5 сарын 1-нд би хүчээр салж блок хийсэн боловч одоо хүртэл залгадаг, сүрдүүлдэг, ална бас би цагдаа учраас чамайг яаж алаад, яаж мөчлөөд хаана нуухаа мэддэг гэж дарамтлагдаг болсон. Энэ бүх зүйл намайг үнэхээр айлгсан. Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдэг боловч салсны дараа би чамайг хүнд өгч чадахгүй болохоор зүгээр л алчхъя гэдэг болсон. Бүх цагтаа ийм биш байх. Гэхдээ охтуудаа болгоомжтой хүнийг сайн таньж байж гэрлээрээ гэж хэлэх гэсэн юм. Жишээ нь би тэр залууд анхны бүх зүйлсээ зориулсан миний анхны хайр байсан. Одоо уйлаад бичээд хэвтэж байна. Шөнийн 4 цаг 25 минут. Яа, ямар хэцүү. Одоо охтуудаа юуны тулд баахан crime podcast сонсч те гэмт хэрэгүүд сонсдог үлээ. Эн чин тэгэл би чи минийх биш бол өөр хэнийг ч байхсгүй ална гэж хэлж байгаа хүн бол угаасаа psychopath алуурчин те зурал алуурчид бүгд ингэж хэлдэг үстэй ер нь дэрийг мэдж байгаа учраас тэгэл ийм үг сонсох юм бол ер нь эртгэн зайгаа барьсан дээр юм шүү бурхан. Угаасаа нөгөө юм чин жижиг юмнаас эхлээл ингээд амар хүндрээд явцсан. Идэж анханасаа нэг тийм амар ихэлдэггүй штэ. Тэгэл болох юм байна гэсээр агаал тэгэл амар хүндрэлтэй сүүлүүгээ уулзангуудаа хинч гэхгүй тий. Цагдаа гэснээс яг одоо ийм цагдаа эмч багш одоо юу гэдэг ийм төрийн албаа агч дууг нь яг ийм давхар сэтгцийн тест өгмөр байхгүй сэтгэл зүйн тий. Үнэхээр жинхнээсээ psychopath хүн цагдаа болцсон явж ивэл ямар хэцүү ямар муухай вэ? Хүн хамгаалах хэвээр хүн байтал. Тэр ингээл цагдаа хараал юу ч гим хийгээгүй ч гэсэн жоох айж майдаг ч юм уу ингээл амар сүрдэж мөрдөөл тэгдэж штэ. Сүрддэг штэ. Тэгээ тэр нэг юм паверыг ингээ мэдрээд тэрийг ингээд буруугаар ашиглах тохиолдол ч гэсэн амар их байдаг. Би түрүүнд ярих гэжсэн юм а ярьчихгүй шиг. Найзуудтайгаа ингээ клуб орчоод гарсан чинь нэг хэдэн залуу ингээд манай найзыг явуулахгүй хоргоогоод засахгүй юу. Тэгээд найзаагаа дуудахгүй очисон чинь цүнхийг авцсан заяа нэг залуу. Цүнхийг авчаад өгөхгүй. Одоо ингээ авч явах гээд байгаа байхгүй юу? Ухаандаа ер нь бол манай найзыг манай авч явах гээд тэгээд цүнхийг барьчаад би очиж цүнхийг авах гэсэн чинь өгөхгүй бүр ингээ цүнхийг булаацалтаа заяа хэрэлдээд. Ямар мэдрэг. За. Тэгсэн чинь тэр залуу би өстө цагдаа магдаа гэд бас баахан тийм юм яриад захгүй юу. Тэгэхээр хүний цүнхийг булааж болж байгаа юм уу? Харин тийм би бүр ойлгохгүй тэгээ амар цогтой болохоор нээл яаж чадахгүй баг цохоод авах юм болов гэж одоо дайгаад ам чинь тэгээ жоохон хэрэлдэж. Нөө нэг тэгдэж штэ. Чи манай авыг мэдхүү би. Яг тэр шиг би цагдааш төө гэдэг байгаа байхгүй юу. Цагдаа биш хүн тэгж худлаа хилжиж магадгүй л тэг гэхдээ л амар тэнэг байсан. Тэгээ тэрний өмнө хүн хоёулаа яг нөгөө таних уу манай авыг гэж юм гээ. Цагдаа магтаагийн юм ярьсан байсан. Тэр шиг сонсогдож байна яг. Сайн уу хоёроо 28-тай залуу байна. Хоёр таруулсны бартерыг сонсоод миний нэг явдал санаанд орлоо гинэ. Хоёр эрэгтэй найзтайгаа нэгнийдээ пив ууж суваа, Facebook ухаж байтал нэг санхүү аавна гэсэн пост байхаар нь уруулаад хөгжилдөөд
залгаад ярьж эхэллээ. Байна уу? Гэсэн чи манай найз хаана байгаа гэсэн чи охин нь хаасаагүй л байна да. Ой. Өндөр нь хідвэ, хідэн настай вэ, жин хідвэ, ямар жилтэй вэ? Йой. Жилээр Баахан ажлын ангид авч байгаа мэтэл илтэв юм асуусаар уцаа таслав. Тэр нь ч бид гуравт хөвгөлтэй байсан тул үргэлжлүүлээд бүр өөр дугаар хайж байгаад залгаал тоглож байтал нэг найз маань хаягаа хилээд өчгчээ. Тэгээд угаасаа ирэнч гэж бодлого би нөгөө өрөөнд нь ороод доошо хараад унтчихсан юм. Ядаж байтал би чи их урт үстэй үсээ задгаа тавиад унтчихсан юм. Хаалга дуурах чимээнээр хальт сэрээд сонстол нөгөө хаягаа өгсөн охин нь ирчихжээ. Бүр хоёулаа бололтой байш шүү. За. Би ч унтаж байгаад үзүүлээд доошо харсан чигээрээ хөвтөж байв. Гэтэл нэг нь миний байсан өрөө рүү шагааж харснаа. Хүүшээ энд эмэгтэй хүн унтаж байна. Явъя гээл найз уу. Гэсэн чинь найзууд үгүй наадах чи манай урт үстэй найз байгаамаа гэтэл би ч явчихгүй дээ гэж сандарсандаа амар сүртэй кино клипэн дээр гардаг шиг хоёр гараа үсээ хоошин шуунга өрөөнөөс гарч ирсэн ээ. Йой. За эхлэх үү хоёроо гэл хаваа хийсэн. Йоо. Сэлч нөө. Амар ингэж гарч ирсэн. Нэг баяр батын олсноос гарч ирсэн шиг гэсэн юм шүү үсээ ингээд. Дүүнээс хойш найзууд маань жоохон бүтэхгүй маягийн охин харахаараа л за эхлэх үү хоёроо явж байна гэдэг болсон гинү. Урын сан үндэсний архивт минь дахиад ч зөндөө муужхаамууд байгаа. 3 цэг гинэ. Йоо. За. Тэгээ яг яасан гişin. Тэгээ эхэлсэн юм уу? Тэгээ юу болчихв те. Тэгэл эхэлсэн л юм шиг байна да. Хай хоёроо би 21 настай эмэгтэй. 10 жилээ төгсөөд ангаахт орсон. Ороод нэг охинтой сайхан найзууд боллоо. Удаачгүй бид хоёр зэрэг хүнтэй үерхэж эхэлсэн. Юу болох вэ? Тэр хоёр залуу бие биенийгээ таньдаг 10 жилийн найзууд байсан. Би ч секс энтриг сэтгэл санаа бие бэлэн болсон бол хийхэд асуудалгүй гэж бодоод экстэйгээ хийсэн тэр үед. Харин манай найз их сүрхий юм ярина. Надад бол секс их чухал, гэрлэх хүндэл өгнө энтергээд. Тэгсэн экстэйгээ 3 сар болсон чи манай экс надад нэг л худлаа яриад нэг л биш ээ. Найзтай хэлсэн чинь чамайг юу гэж хуурах втэ энтергээл. Би нэг тийм балиар юу нуугаад байгааг нь олохгүй бол тайван унтаж чаддгүй тийм хүн байхгүй юу. Тэгсэн нэг өдөр манай найз сургууль дээр байж яснаа хальт гарчаад ирэн энтергээд миний бүр сэжиг дөрөд араас нь нууцаар дагсан. Тэгээд миний хоёр нүд юу харсан гэж. Экс маань найз хоёр маань машин дотроо бүр алж байна. Юу нөгөө ирээдүйд нөхөртөөл өгнө энтергээд байсан. Тэгэл шууд газар дээр нь зургийг нь дараад дараа нь хуйлангаас нь салсан. Тэгсэн дараа нь найзынхаа экстэд таарсан чинь угаасаа мэдчихсэн юм өө хоёулаа харин нийлэх үү энэ гээд what the fuck. Ер нь тэгээд манай охтууд ингэж заваарч байснаас шууд хэлчүүл би бас ойлгоо штэ. Анхнаасаа амдаа найз залуу чинь таалагдаад байна. Чи нөгөөхийг нь аваа энэ гээд хэлчих болтгүй. Тэр найз нь ямар амар баба юм аа. Харин тийм ам юу хоёр нь зөрөөдөх юм тий. Та хоёртоо бараг 5 түүх явуулсан байхаа. Хөөх би чинь дажгүй түүх биччихжээ гэж бодтол гоё уншиж гоё инээдэг шүү. За дараагийнх. Бүхэл бүтэн 5 түүхийг уншицсан юм шүү хоёлаа. Би ер нь л ухаан орсон цагаасаа л бүр амар сониуч. Янз янзын юм хүнээс их асуунаа. Хариулж өгөхгүй бол хариултаа олох гэж стресстэд дэвэн дэлхийгээр нэгэн болно. Манай ангид одоо бодох нэ нэмэг 18 зүйлсийн талаар их л мэдлэгтэй нууцаар порно энтер үздэг хит хитэ охтууд байдаг байсан. Би бол бүр юу ч мэдэхгүй л байж дээ чаавс. Нэг өдөр сууж байсан цаасан дээр юм бичээд нэгэн рүүгээ явуулдаг да. Тэгсэн манай хажуу ширээний охин над руу нэг зураг явуулаад харсан чинь хүн бааж байгаа зураг байна. Би гайхаал юу баас вэ гэд бичээд явууллаа. Тэгсэн тэнэгтэй дагааж сайн хараач гэж буцаагаад явуулчлаа. Би хичээлийн голоор ширтээл эргүүлж тойруулаад яалтч байхгүй л хүн бааж байгаа зураг байгаад болтгүй. Тэгсэн багш анзаарах гээд байхаар нь аваал даалт хийжлээ. Хичээлж таарж би анги цэвэрлэх болоод нөгөөхөө ширээн доороос оллоо. Яг таарж багш ороод ирэв. Би яхавдээ угаасаа тэнийг царайлаад багшаа энэ юу байна гэж харуулад хайсан. Багшийн царай сонирн болохтой зэрэгцээд тэрнээс хойш юу ч сандгүй юм аа. Яа. Хөөхий тэгсэн эмэгтэй дээрээ гарцсан анал секс хийж байгаа зураг байж л дээ гүлэг. Тэгээд бүр төмсөг энтрийг нь айгүй зурж мурцсан. Нөгөөх нь яг л овоорсон баас шиг л харагдаад хаахаа. Би ерөөсө төсөөлж чадахгүй байх юм. Дээр нь ингээ явган суудсан.
Тэнгүүд эргэтэйг ингээ нэг талаас нь зурчихгүй юм царай мараад юу мөн хүний дүрстэй харагдахгүй зүгээр юм. Тэгээ яг бас Боол зурсан юм. За хоёр дахь нь нөгөө л охтууд чинь гар хангалаг гээл яриад байна. Би ч нөгөө үгийг нь ойлгохгүй. Бодон гэртээ харьлаа. Тэгээд ямар одоогийн шиг Google энтер байх биш. Ээжийг хоол хийж байхад нь ээжээ гар хангалаг гэдэг чинь юу билээ гэж асуугаад хайсан. Бас л ээж бандагтай зэрэгцээд тэрнээс хойш сайн санахгүй. Дандаа ингээд ухаан нь орж гараад яваад идэв юм байна шин. Ямар зодоосон юм болов эсвэл ямар ч байсан ээж нь хариултлаа хийлээгүй гинэ. Маргааш нь ангийнхаа охиноос хөө тэр гар мартай ямаа хилээд өгөөчтэй. Манай ээж бас мэдэхгүй байна гэд уурлаад. Тэгсэн чинь нөгөө охин чи тэнийг юм боо яаж байгаа? Хаанаас сонссноо ээжтэй хилцсэн үү гэл би бүр яг багшаас асуух чагаад болцсон гээл болсон чаа. Тэрнээс хойш тэр октод тэр юмнуудаа надаас холоор ярьдаг болсон доо. Бүр ботсон бахта энэ мэдрэл мотой юм байна гэдтэй. ааха багш магш тэлээ өөрсдөө нь ховлчиж магадгүй мэн гэж бодоо. Сүүлд ангаараа уулзахад бол би хамгийн мэдлэгтэй хамгийн dirty minded байсан. Бацаануудад бараг юм заагаал. Тэднэр дундаа л муучгаамууд болцсон байлээ. Болцсон байлээ. Амар хариугаа авч байгаа юм шүү одоо. Ааха. Надтай их сайн ярилцсан. Хахаа гинэ. Йоо, инээдтэй ба. Ухаан нь орж гардаг хэсэг нь л айгүй инээдтэй ба. Яг тэ баг гахад 10 жил тахад яг нэг тийм хэсэг бүлэг хүүхдүүд байдаг те. Гэл эндээс юм сонсч ирчингүүтээ тэрийг амар нийлж ярьж мараал. Гоё юм ярьж байгаа юм шиг нэг тэгэл. Нэг тэр юм бичиж тэнэг юм зурж цаасмаас шиддэг энэ төр бас л. Ааха. Би бүр өөр ингэсэн бүр алфавиттэй байсан шүү дээ. Тэрүүгээрээ бичдэг. Тэрийн зөвхөн ингээд манай найз тайлж уншиж чадна. Йоо. За ивент итгэгч нэг танилцуулъя. За. iCloud Cigman руу орж вебсайт руу ороорой. Бас Instagram нь iCloud Cigman орж дагаарэ. Товчноор хэлэх юм бол нүрийн булчинг чангалдаг, коллаген нийлэгжилт үйлдвэрлэлийг сайжруулдаг. Тэгээд хөгшрөлтийн эсрэг гэх юм уу? Гол одоо зорилго нь тийм нүүрний төхөөрөмжтэй вайс байгаа. Тэгээд бүгдээр орж сонирхаарай. Сайн уу хоёроо? Өөрт тохиолдсон нэг явдлаа бичихгүй бол болохгүй нэ. Экспдээр хамт амьдардаг байсан юм. Үерхэд шууд шахуул хамт амьдарсан болохоор сексгүй өдөр гэж бараг байхгүй. Дөнгөж сэрэл ажилдаа явахын өмнө хийн бас болоогүй ажил ойрхон байсан болохоор цайны цагаар манай ажлын 0-д хийн. Йоо. Ажил дарахад манай ажил дээр ирээд бас л 0-д хийн. Жич нэг л хүн ордог цоочтой 0 шүү. За тэгээд алхаж хараад хоол хийж байхад хүртэл зоогоод авна. Зоогоод. Юм ирсэн байх үед хүртэл шүршүүрт хамт ороод л хийн. Тим хэв маягтай явж байгаад цагаан сараар би хөдөө гэрлүүгээ. Манай хүн бас гэрлүүгээ. Тэгээд олон хоног олон ч их 3-4 хоног л хийгээгүй. Нөгөө хоёр чинь зүгээр би биенээ идчих гээл байгаа юм чин уулзаад. За тэгээд хийх гэсэн миний юм ирж дуусаад яг шавхраг гарч байсан юм. Тэгээд манай хүн сураагүй биш шүршүүрт оронгоо хийгээд тэгэл хийгээл 1-2 хөдөлснөө яасан баан дотор хальтраад давхарлаж унаад оч маналзаал явчихдаг юм байлээ. Босох гэсэн хоорондоо гулгалтаад дээрээс нь ядж хахад ус гоож өстэй. Нэг бодлын кино. Тэгээд харсан чинь манай үнийх босоостой. Тэгснээ чи дээрээс дараад унтсан чинь боог өвдөд байна. За юу тааж ажиллаад дуусгаж игээд орон дээр очиж дуусгасан. Тэгэхээр иш хүчтэй юм аа. Тэгэл шүнжэнгөө миний хамаг бие янгинж хонлоо. Өглөөс ирээд нэг л биштэд байхаар нь 3 гал дээр очиод үзүүлсэн чинь яасан байх нь баруун гар хуг. Юу вэ? Өчигдөр тэгээд секстэй уулаараад мэдрэлээ алдсан байсан юм уу хаашаа. Яг хийж байхад уг нь өвдөөгүй. Эсвэл дөнгөж хугарчаад өвддөггүй юм болов бөө мэд. Тэрний дараа 14 хоног гипстэй гар өвдсөн ч гүрийгээл за хүндчихгүй юмсан гэсэн бодолтой л хийсэн. Манай хүн наадах чи хүндчих юм шүү. Гипсийг чи автал твчээ гэхээр нь за хуцалгүй хийгээтгэх гээл хургаа уурлаастай. Яа. Ер нь бодоод байхад гар уурхай байсан үеийн гүрийж хийдэг байсан секс гоё ээжтэй. Манайхан тэгээд хамт шүршүүрт орох болгоомжилж байгаарай. Эвгүй унаад хамаг юм хуурчдаг юм байлээ шүү. Хахахахаа. Йоо. Ямар ширүүн хосууд вэ те. Аюултай юм бэ те. Ааха. Ста гар нь хугараа зогссон юм аа.
0 мол гэснээс За. та юу гэж боддгоо ингээл 0 мол юм баарны 0 хүртэл ингээл хүмүүс секс идэг яриад идэв штэ бичиж бичээд таасаагүй. No. Тэр бүр Надад л октоодод тэр тусмаа эмэгтэй хүнд бол бүр амар ариун цэврээр маш тохиромжгүй те. Тэндээс чинь ямар нэгэн disease авч Ям бактери. Тэ. Ирчүүд бол яг ингээд тийм шээсний сувг муу юмнууд нь урт болохоор бас ингээд бактери ороод дээшлэлээ удах бах. Тэгээ эмэгтэйчүүдийн шээсний сувг юунууд ч юм богинохон 2-3 см юм арч амархан халдвар орж халдвар өсөх замын халдвар малдвар ихтэй байхгүй. Тэгэхээр тийм бохор газар манайхаа битгий гуйж ин. Тэгээ угаасаа жоохон тийм бохор 0 мэл жоохон онцгой өнөр мөнөртэй хахад л ер нь хурдан шиг л гараад явмаар санагддаг шүү дээ. Тэгэж амар удаан тухлаал бүр секс хийхээр бас амар айгу тухгүй санагдаж байна. Энэ өдрийн минь хоёроо 25 та эмэгтэй. Экспет хоёрын нэлээд сэрэл өндөртэй хүмүүс байсан юм аа. Саяхан нэг таарсан чинь бит хоёр хоёулаа та хоёрыг сонсдог гэдгээ мэдсэн. Зарим дүүгүүдийг нь хамт ярьж инээгээд өнгөрсөндөө. Зүгээр эксо дуулцснаа зүгээр жоохон түүхүүд ярьж яснаа инээлдэд өнгөрсөн. Тэгээд бичгээр шийдлээ. Одоогоос 2 жилийн орчим бит хоёр нэг шүн нөгөө ажлаа хийж байлаа. Би зүрхний хэм алдагдaltaй. Тэгээд жаахан ядраад ирэхээрээ л цаанаасаа ившээгээд байдаг юм аа. Тэгж зүрх энтер нэг тэлдэн юм шиг байгаа. Мэдгүй хаа. Энэ ившээлт нь яг ямар ч хяналтгүй шууд л ившээдэг. Тэгээд яг хийж байсан чинь л юугүй л ившээх нэ. Экс маань дээр байсан болохоор ямар хийж байхад нь өөдөөс нь хараад ившээгээд байлтай нэш гээд хичээгээд тэгээд ардаас хийх үү гэд асуусан чинь тгий гэж байна. Би ч нэг юм эргэж хараал ашгүйдээ гэл яг ившээж байсан чинь гар нь ардаас ам руу орж ирээд миний ившээж байгааг мэдчихсэн гэж. Яг сайхан ившээж исэн чинь ам нь аваа гэж. Тэгээ юу вэ хайраа чи цаашаа харчаад ившээгээд байгаа юм уу гэд гэнэт амар дургүй асуусан хааха. Би одоо бол яг юу гэж хариулслаа сайн сандгүй маа. Гэтэл ямар ч үдсэн уйдсан дургууд хүсээгүүдээ биш шүү хааха. Бараг сонсоод таних магадгүй дээ. Зүрхний хэм алдагдаал ившээсэн баг чинь тий. Хүн гэхдээ мэдгүй болохоор тэгж ойлгохгүй л дээ тэгж тайлбарлавал. Тэр хэцүү юм дээ өөдөөс нь. Зүгээр дээшээ харж исэн ч гэсэн ингээ ившээж явахдаа та ившээж байгаа амаа гараараа дараад үзтээ. Тэгээ нүд мүд ингээ цагаанаараа эргэлдээд гоё юм шиг харагдах юм шиг. Би чам бүр ившээж үзүүлэх шиг. Йоо инээдтэй. Хай би оюутан байх үедээ Оросд сурдаг байлаа. Эхэндээ Орос охинтой үерхэхгүй зөвхөн монголоороо инээд ирээгээд их л үзэл бодолтой үнэнч байлаа. За. Тэгсээр манай ангийн Орос охин миний толгойг эргүүлсээр хагаад үерхдэг болтгоо. Зөө. Уулын царай зүс ярих юм байхгүй хөөхөн. Даанч амар хулмастай. Яа. Даанч өгнө үү? Холмостай гэсэн үү? Дезодорант энэ төр хэрэглээд амар хулмастай гинэ. Дезодорант энэ төр хэрэглээд амхандаа тэрийгэ нуух гэд үзээд байдаг байсан чаваас даанч нэмэргүй. За тэгээд сугны хулмас дүүрч гэж бодоод цамц энтрэж өмсүүлэхгүй хүүдийгээ өмсүүлчихэл. Яа, оройн савандаж аваад угааж барьдаг байваа. Гол нь яг секс их гэхээр доотхоос нь нөгөө нэг алдарт хулмс нь үнэртдэг боош юм уу? Нөгөө нэг алдарт ядаж байтал аман секс хийх амар дуртай. 69 хийл да гэддэг. Blow job хийж өгснөө одоо чи надад гэддэг. Яа. Нэг удаа бүр oral sex хийж өгч байгаад толгой эргээд нүд харанхуйлаад бараг ухаан алдаж байсан. Тэгэл зүгээр үү чи яасан бэ гээл асууна үнэн лээтэй. Тих болгонд нь худлаа ярих гэж бас хэцүү. За тэгээд яалтчгүй ирэхэнд монголч буцгаар болоод салж байсан да чаас гинэ ямар хэцүү. Тэгэхээр хулмсан гэхдээ сугны хулмас үсттэй. Важайнагийн хулмас юм уу? Тэгснээ тэг адилхан үнэртэй гинэ. Яг өөрөөс нь ялгардаг өөрийнх нь л үнэр юм байна л да тий байгалийнхаа. Тийм өөрийнх нь хөлсний л ярьсны үнэр юм байна. Яа. Зөв ингээд 50% гуй моён нас хөлрөөд адилхан үнэртэй болно гэж байх уу? Магадгүй тий. Яас хэцүү юм бол. Ер нь тэгэд важайна болгон бас өөр л үнэртэй байдаг баг. Хүн хүнийх нь өөрийнх нь байгалийн үнэр тий. Бүх важайна нэг үнэртэй байна гэж байхгүй тий. Бүгд л өөрөөр үнэртэй байдаг баг. Минийх ч гэсэн өөр үнэртэй гэж байна. Манай найз надад нэг юм зааж өгч ирсэн. Арьсаа үрээд заяо. За. Ингээ хоёр гараа хоорондоо ингэж алганы арьс биш ийм арьсаа ингээ үрж байгаа.
Тэгээ халааж байгаа үнэрлэхээр яг өөрөө чи үнэртэй. Бид нар ч хязгаарч өөрсдийнхөө үнэрийг Тэгээд үзтээ мэдэхгүй бах тий. Ингээ үрэх юм уу? Ааха. Би ч үнэртэхгүй л энэ. Тэгээ үнэргүүлээ би нөгөө л. Би нөгөө нэг хязгаарч үнэртэй бас төрөхдөггүй байхгүй юу? Тэгээд нөгөө нэг Sephora-гаас олон юм авахаар нэг юм жижигхэн үнэртэй бас нэг юм жижигхэн самплууд ингээ бэлгэлээд байдаг байхгүй юу? Тэгээд нэг өдөр мэдгүй яаж ч юм бэ зүгээр уудаад ингээ түрхцээ байхгүй юу өөр дээрээ. Тэгэл яа яг ч төрхгүй гэдэг надад амар хурц санагдаад байдаг хгүй өнөр нь толгой өвтгөөд. Тэгээ дараа найз залуутаа тэрвэлдээ хөвчихсэн. Ямар эвгүй юм бэ гэдэг нэг өөр хүний үнэртэй даам шиг санагдаад нэг өөр хүнийг тэрвэрэд хөвтөж байгаа шиг санагдаад ингээд ямар эвгүй юм бэ гэдэг. Чиний үнэр чинь байхгүй гэдэг гэсэн чинь би үнэртэй мүү гэсэн чинь үнэртэй байлгүй яа ингээд тэр нь амар санан байсан гэсэн. Гинт ингээд өөр үнэртэй усны үнэр гараад ирсэн чинь. Тэгэхээр би бас нэг үнэртэй л юм шиг байна. Бид нар хүн өөрөө анзаарахгүй яг ойр дотных хүмүүс анзаардаг. Тэгсэн чинь бидний үнэр яг тийм амар үнэртэй байв яана тий. Тэр охин тэ эзэж мэдэхгүй байх таа. Чи яагаад тухайн алдчихваа л гэл хөөх амт амар гайхсан л байх таа тий. Тийм. Эзэж тэгж бодохгүй байгаа байхгүй тий. Мэдчихсэн бол тэр чин санаа зовоод орол секс хийлгээ гэж гоохгүй штэ. Намааг бас би ихтэй үнэртэй бас төрөхдөг болохоор манай ажлынхан бүр ингээ коридор хүн нэр үнэртэй усаач өөрөө сайн үнэрлэхгүй заа ингээд үнэртгүй юм шиг санагдаад нэмж цацаад идэх. Тэнгүүт намайг очихоор зүгээр коридороор ингээд өдийг үнэртэж штэ гişсэн юм. Тийм амар цацаа явж идэг. Яа. Би барилддаг спортоор хичээлдэг байсан юм л да. Тэгээд өөрөөсөө 2 ах хүнтэй үргэлдэг байсан. Тэгээл нэг нартай өдөр манайд бит 2 орж ирээд унтлагын өрөөнд тоглоод барилдаал уг нэгт ажгүй хөөхөн байсан. Тэгтэл гинэт миний хоорны зан хөдлөөд хойноос нь очиод тэврээд өмсөд баг бавчи гэж бодоод хойноос нь тэвэрсэн чи рефлексээрээ үүрээд аваад шидчихтiim да. Тэгэл юу хийх мэх хамаг нуруу өвчөө ороод амар эвгүй болоод имлэг явлаа чи хайрч унтахгүй өдөө гэж хэлээд гараад инээдүүлгийн завсар гацсан байдаг юм. Тэгснэ дараа нь хиймий гэж мангартаад би тэгэл удаагүй салсан да. Дахичил барилддаг хүнтэй үерхгүй гэж шийдсэн гинэ. Хэцүү үнтэй аваа шийдчихэд байвал бас. Ямар амар рефлекс тий бүр тэгтлээ. Суучт юм бах та. Боксер хүмүүстэй хам байвал яг бол ингээд зүгээр ингээд өөдөөсөн жоохон ингээд гинтүүлсэн чи ингэж жаа зохиж мөгчл яа тий. Тэр нөгөө нэг боксер ах байдаг штэ. Аачлаа. Хүн ярьслага авч байгаа жоохон ингээд хөдөлсөн чинь толгойн ингээд хөдлөөд идэг. Тий. Ааха. Яа. Тэр л ерөөс ингээд шууд ухамсаргүй хийж байгаа үйлдэл шүү дээ. Ерөөсө бодохгүй. Тэр нөгөө боксо тайлбарлахтаас ингээд өөрөө бултж малтаад байдагтэй амир хөөхөө. Ингээд толгой нь өөрөө бултж ярьж мэрээд. Үе төмөн шүү дээ. Тэр нэр үнэхээр ажил мэргэжилтэй их дуртай хүн байна. Яг тэр нэг бичлэг бүр тэр бүр мим хийж илүү яалаа. Мим хийсэн шиг санагдаад байна юм. Энэ бас сонсож байгаа л за уншчих. Сайн байна уу? Би 100 болохоор хөдөө хотын хооронд байнга явдаг. Явхдаа YouTube дээр бичлэгнүүд татаж сүлжээгүй болохоор үздэг байлаа. Нэг өдөр муучгаа мөд гिचгсэн 2-3 бичлэг татлаа. Замд явж байхад сүлжээгүй болчихсон ядж байхад бүр шөнө 2-3 үед арын суудал дээрээ сууж байлаа. Урд манай ах, аав хоёр юм яриад инээлдэж байлаа. Тэгсэн би бүр уйдаад болтгүй яриаг нь ч ойлгохгүй болохоор нөгөө татсан бичлэгнүүдээ сонслоо. Жич миний чихвч зөөлөвчгүй болохоор хажууд байгаа хүмүүст амар сонсогдоод байт юм өө. Сонсож инээж байгаа л нэг мэдсэн унтчих гэнэ. Тэгсэн ахын инээ дээр би сэрлээ. Сэрчээд яагаад инээгээд байгаа ингээд асуусан чи юу сонсоод байгаа ингээд бүгдийг нь сонсчихсан байдаг юм да. Энэ явдлаас хойш нууцаар та хоёрыг шимтэн сонсдог болсон юм да. Жич намайг унтчихтаа инээгээд байсан гэсэн. Яа. Зүгээр унтчих. Хээ гэдэг нэгэд юм бах та. Ямар хөвшөлтэй юм бэ те. Харин тий. Бүр рефлексэрээ тэгэж нэгэдсэн болов. Тэг бүр маш их юм түүх ирэх юм тий. Хүмүүсийн битсэн. Би яг тэгэж боддоо ш. Дандаа сонсож байгаад унтчих юм яаж юм сонсож иж унтдаг байна. Тэг нөө нэг үзэх биш зөвхөн сонсож болдог болохоор ингээд амар их төсөөлөн бодож яаж байгаа штэ яг ингээд түүхүүдийг төсөөлөл хоёулынгийнхэн царай маяг төсөөлөл. Тэнгүүдээ толгоонд нь амар тод үлдчихдэг. Тэгээл зүүдэнд нь ингээл амар орж ирэл. Яг идэх хаа. Зүүдэндээ гэхдээ унтчихтаа сонсдог юм эрүүл мэндийн бясалгал энэ төр гэдэг штэ зүгээр ингээд тавиад. Тий. Ааха.
Тэрийг яг унтчихт нь ингээд чихрүүн хилдэг гэдэг байгаа байхгүй юу? Биеинд нь хилдэг гэдэг байгаа байхгүй. Тэр шиг. Унтж байгаа нэг ч инээлгээд байгаа юм лөө. Ааха. Тэг зүүдэндээ ингээд харилцан ярьж марьдаг хүн байдаг ш та угаасаа. Тэгэхээр болохгүй боломжгүй бас биш юм байна л та угаасаа. Friends дээр нөгөө Chandler тамхинаас гарах га тэгээд идэв байхгүй. Би бол тамхинаас гарч чадна гэдэг орой унтчихт нь ингээд шивнээд идэг. Тэгээд тэгтээ нөгөө нэг би бол хүчтэй эмхтэй гэдэг нэг эмхтэй гэдээ яриад байдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд Chandler ингээд баг багаар юм эмхтэйлэг болж болоод арай нэгсэн. Хей хөөрхнүүдээ 18 хүрээ 4 жил болж байгаа охин байна өө хаха. Миний нөгөө ээлжнээ бармен залуугийн найз нь миний нүдэнд тусаад бүр яг л миний тайп байгаад болтгүй. Таархаараа жоохон ихчим гисэндээ шулуухан хүүе хөөрхнөө миний хайраа гээл авчдаг байлаа. Ажиллаар таархаараа амнаас нь хідүү уг унгаах гэж их зовноо. Ерөөсө дуурахгүй ичимхий залуу юм шиг байгаа. Тэгээ сонирхолгүй санагдаад хайцсан байсан чинь нэг өдөр чат бичиж байна. Манай бацаан хаха. Уулзъя ирээд авчгал гин. Тэгээд бүр сонирхолтой санагдаад л одоо л чи их юм яриуланда яасан овоо бацаан бэ гэж бодож байгаад таалагдвал бүр аваад суучхаа мэдье гэж яваад очлоо. Тэгсэн нилээн халчихжээ 10 эдэн пи уучсан л гээд нилээ юм ярьж байгаад би ч уумаа санагдаад машина байрныхаа гадаа тавьж байгаад хамт уулаа. Хоёулаа нилээн халчихсан нөгөөхөө хийгээд хэсэг байж байгаад дахиад хийсэн чинь хараа бэлгэвчээ сугалж байдаг байгаа. Би хийгээд тэгэхээр амар би нэг шоколад юм ярьж ирсэн байх гэж бодлоо. Та чи ямар сонио можоонуудад хийдэг юм шиг юм уу тийм. Би угийн бэлгэвчгүй бол хийдэггүй хүн л дээ. Хүүрчин согтчихсан байсныг ч хэлэхөө бэлгэвчгүй шууд хийгээд дотор нь дуусчихсан гинэ. Би уурлаад боо юм болсон чинь нөгөөдөг чи өмнөхдөр ч гэсэн бас тэгсэн шít гэж авд юм да. Йоо. Хаашаа юм бэ хамт хийж байгаа хүмүүндээ ингээд хилдэггүй юм уу хаашаа зүгээр өөрөө нууцаар 100% бэлгэвчээ суулж аваад байгаа юм уу? Бэлгэвчтэй хийж байгаа юм шиг хэрэлчээд. Тийм. Тэгснэ өмнөхдөр нь ч гэсэн бэлгэвчгүй дууссан гэсэн үг нэ. Тэрийг ч хэлээгүй. Хоёр хүн хийж байгаа яж ядаж нөгөөдхний ханада нэг мэдэгдэж болдгоо маа яашээ тэгээ ганцаараа хийж байгаа юм шиг. Яа ингэж болохгүй шүү. Тэгэл уур хүрээл явцсан. Хариуцлага үүрч чадах юм уу гэсэн чинь нусаг болохоороо чадахгүй л гэж байна. Тэрүүгээр нэг найз залуудаа гомцсон хүн шиг уурлаад нөгөө бацаан чинь намайг арагдаас тэ. Чамтаа одоо дахиж харьцахгүй. Ийм хайнг байхдаа яах вэ? Арчаагүй ингээд уурлаад явуулах гэсэн чинь хайртай шүү. Хоёулаа үерхий гэж авд юм да. Йоо. Бамцсандаа л. Миний удаан хугацаанд харсан бацаа маань тийм л хүн байж дээ гэж таксинд цуулгачаад блок хийсэн дээ. Гэтэ би жирэмсэн болоогүй. Азар. Нэрэ энийг үздэг бол чи нэрэ ашигсан бэлэвчээ машинд хамаагүй шидсэн байл шүү. Цаашдаа жоохон соёлтой байгаарэ. Ямар муухай юм бэ тэгтээ буур үрчлээ. Уг нь их чин чамайг аваад суучихъя л гэж бодсон юм да. Гэхдээ өөрөө ч л буруу. Хохин. Кис хоёроо. Амар огцсон. За ингээд дуслаа. Ууртай л түүхээ. Тэг машинд нь шууд хамаагүй аваа шидсэн биш. Мангар бацаан л гэжтэй. Хэдэн настай хүүхэдтэй хийжвдээ яанда. Хайртай шүү. Үерхий. Харин тийм яа. Өөрөө бацаан санаархад хэрэггүй л байсан. Би өнгөрсөн хавар өөрөөсөө жоохон дүү охинтой уулздаг байлаа. Тэр охин оюутан. Миний ажил бахтай өдөр тэрний ачаал бахтай өдрийг тааруулаад бид хоёр оройдоо буудал ордог байв. 2 билүү 3 дахь удаага буудал орж байсан. Тэгсэн манай хүн ороод үг дөөгүй уцаа шүүрж аваад төв царайлал суучлаа. Яав ийв гэд асуусан чинь даалгавраа явуулах юм. 11-ээс цаг нь дууслаа гэж авсан. Тэгснээс та бие бэлтжил байхгүй юу да гэдэг амаа. Тэрнээс хойш буудал ороод би төрүүлж бие бэлдээд манай хүн гэлс даалгавраа хийдэг уламжлалтай болсон. Мань бараг сүултээ хичээлийнхэн талаар баг саг мэддэг болоод хамт сурч мураад. Тэгээд энүүгээр дамжуулаад мөсийн хуулийн багш нараа даалгавар энтрээ жоохон баг өгж байлдаа гэж гуймаар байна гэх хүний цаг цаас. Яй. Хуулийн багш нар сонсож байвал даалгавраа багасгах хэрэгтэй юм шиг. Одоо яг нэг хуучин цаасан дээр хивэлж мэвэлж очиод өөрөө ингээд биеэрээ ярьж хамгаалдаг гэсэн бол одоо
нөгөө онлайнаар хичээл ордог болсноос хойш бүгд ингээ явуулдаг болсон юм лээ дандаа. Тэдний өдөр хэдэн цагаас өмнө гэл хэлчин тэгэл болоо гоёгоо. За тэгвэл ингээд дуусах. За тэгээ. Миний түүхүүд дуусчихлаа. Шүүгээ хүчгсэн бас шууд дараалал нь уншсан түүхэд бас дайггүй л байлаа. Тэгээ ганц нэг хууртай түүхийг стацгал. Аа 30 хүртэл шүүцсэн байсан баха. Шүүцсэн байсан угаасаа. За тэгээд спонсор iGlow-ийн мэн рүү ороорой. Энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлж байна. 59 дахь дугаарыг маань ивент итгэсэн iGlow-ийн мэн. Баярлаа. Баярлаа. Бүгдээрээ вебсайт руу норж үзээрэй. Bye.